Shopee Hub шинжлэглээ. Илүү хурдан, илүү найдвартай. Бүгдээ хай. За, галзуу сервис угтан тавтай морил. Тэгэхээр энэ удаад ойлгомжтой хэдүүлээ teach you a lesson гэх энэ галзуу цувралан үргэлжлүүлцгээе. Бороо нэг холын ярихгүй хар шийдсэн. Тэгэхээр тайлбараа ингэж шууд эхлүүлээ заяа. Тэгээд эхлүүлэхээс өмнө гэнс стандарт нэг юм хэлээдгий. Тэгэхээр хэдэн бороонууд нь энэ галзуу цувралыг галзуу найдвартай үнэлгээ өндөр бороонуудыг санал болгодог Shopee Hub сегменттэй хамтран хүргэж байна. За тэгээд та нар маань сабадраагүй саба адарсан бол лайк дарахтал болоо явж байгаа юм а бас галзуу сервис угийг мэдэхгүй хинэгэндээ шеэрлэж болох юм а. Анир галзуу кино Instagram хуудасаар дагаарай. Цувралын маань үйл явдалч улам галзуу болсоор шүү. Эвгүй гаруудтай л нүүр тулаад байна. За тэгэхээр бороо энэ галзуу цувралыг үргэлжлүүлээд сайхан яриад өгье. За нэг багаангийн багш юмхтэй. Утсан дээрээ тэмдэглэл бичиж угаагаар цуврал үргэлжилнэ. Ээж, уучлаарай. Би амьдрахыг хүсэж байгаач. Амьдрахад үнэхэр хэцүү болж байна. Миний өдрийн тэмдэглэлийг уншвал та ойлгоно. Ээж, та юу ч хийсэн бэ? Надад ингэж хандсан хүнийг битгий өршөөгөөрэй. Тэгээд тэр сандал дээр гараад таазнаас бэхэлсэн туузнаас дүүжлэгдээд өгөхийг завдтал хажууд нь амжиж ирсэн ийм мөрдөгч тэрнийг зогсоолоо. Та Чой Жисон багш мөн үү? Манай байгууллага бага ангийн багш нарын дунд сэтгэл зүйн үнэлгээ хийж байгаа юм. Одоо таны оролцох хэлж болсон байна. Намайг дагаад явна уу? Та энэ өрөөг үнэхээр гоё чимгэлжээ. Баярлалаа. За ингээд ийм мөрдөгч тэр бага сургуулийн багш нарыг нэг танхимд суулгаад сэтгэл зүйн судалгаа авч асуултуудад шударгаар хариулахыг хүсдэг. Тест бүгэлсний дараа багш нарыг гараад явж итэл ийм мөрдөгч Чой Жисон багшид сэтгэл зүйн судалгааны үр дүнд тулгуурлаад ажлаас нь төр чөлөөлж байгааг хэлсэнд хамт явж байсан багш нь дураг үйцэн. Та юу хэлж байгаагаа ойлгож байна уу? Орон даяар бага ангийн багш нарын стресстэй байна. Та энэ хүнийг ажилгүй болох гэж байгаагаа ойлгож байна уу? Үгснээс тэрэн дээр биш гэж юу? Боловсролын эрхийг хамгаалах товчооны нэрийн өмнөөс танд төр хугацаанд ээлжийн амралт өгч нөгч байна. За дүрс солигдоход Хожин Чой Жисон багшийн өдрийн тэмдэглэлийг үзэж байна. Учир нь ээж нь Хожинд охиныхоо тэмдэглэлийн дэвтрийг үзүүлж тусламж гуйсан байж тэнд хэрвээ би өхвөл энэ бүхэн дуусах болов гэж бичсэн байлаа. Уулзалтын дараа ийм мөрдөгч гүндээ хоёр Чой багшийг тайвшруулж ээжийнхээ төлөө сэтгэл зүйч эмчтэй уулзаж эмчилгээ хийлгэхийг эвтэйхэн ятгана. Ангийнхаа хүүхдүүдэд санаа зовлтгүй. Таныг орлох багш ирж байгаа. Яана, тэр багш бас над шиг байдалд орох үедээ. Санаа зовлтгүй дээ. Тэр хүн их чанга хүн байгаа. Тэгсэн тэр багш нь мань Хожин. Хожин хүүхдүүдийг суулгаад хичээлээ эхлэх гэсэн ч хүүхдүүд нь тоодгүй. Уралсан тэр чангаар хашгирсан ч нэмэр болсонгүй. Зарим нь тэрнээс хамаагүй зүйл асууж ирсэн бол зарим нь шээлээ баалаа гэхтэн мань хүн 0 орох цаг болоогүй нөө гэвэл шууд нөгөөдөл нөмдөө тайлаад өрөөндөө шээх гэж дайрцгаана. За тэгээд мань Хожин өдөржингөө мань нөхдүүдийг анги 02-ын хооронд зөөгөөдгүй нэ гэж. Дараа нь хүүхдүүд ангиар нэг гүйлдэж тоглож байх зур өдөржин цаасаар мэлхий хийж орой гэхэд муужирч унах шахсан юм гэртээ орж ирлээ. Тэгээд Чой Жисон багшийн тэмдэглэлийн дэвтрийг үргэлжлүүлээд уншина. Тэр багш болох мөрөөдлөөрөө жигүүрлж маш их хичээл зүтгэлтэйгээр шинэхэн ажлаа хүлээн авч байж. Гэвч хичээлийн эхний өдрөөс л байдал буруугаар эргэжээ. Танилцах хичээлийн үеэр нэг хүүхэд өөрийгөө танилцуулахаас ичээд дуугүй зогсоод байсан учраас Жисон тэр хүүхдийг нэрийг нь хэлүүлэлгүй суулгасан байна. Хүүг Үүжин гэдэг байж. Тэгэд хичээл тарах үед хүүхдийн ээж ирээд хүүхдийг нь сайн харж хандахыг гуйгаад үе холбогдож байхыг хүссэн байна. Жисон тэрэнд ажлын цагаар холбогдож болохыг хэлсэнд цаадах нь гэрийн хаягийг нь айл хэдийн мэдэж байсанд Жисон гайхлаа. Тэр өдөр Жисоныг ангиа цэвэрлээд сууж итэл Үүжиний ээж мессеж бичиж тэрнийг хүүхдийн суудалдаа суу гэж хэлэхдээ арай хатуу өнгөөр хэлсэн гэж бодож байгаагаа хэлсэн байна. Хүү маань таныг өөрт нь дургүй байна гэд бодчихвээ гэж бодоод өөртөө итгэх итгэлд нь сөргөөр нөлөөлөхгүй гэж бодоод л. Ингэж Жисон Үүжинд онцгой анхаарал хандуулахар шийдлээ. Гэвч маргааш нь Жисон Үүжинийг самбарт гаргатал нөхөр бодлогоо бодож чадалгүй уйлсанд хичээлийн дараа дахиад л ээж нь мессеж бичиж хүүг нь дахиж самбарын урд гаргахгүй байхыг хүсдэг. Тэрнээс хойш Үүжиний ээж шөнө орой амралтын өдөр ялгалгүй мессеж бичиж Үүжиний алдаатай бичсэн үгийг улаан зураасаар цаашид битгий дараарай. Боль зогс битгий гэсэн үг битгий хэрэглээрэй. Манай хүүхэд бусадтай муудалцвал манай хүүхдийн талд орж байгаарай. Захиран тушаасан хэлбэрээр битгий харилцаарай. Бусдын өмнө бүх хийж мэдчлэхийг битгий шаардаарай. Ангид өмөллөө гэж битгий загнаад аваарай. Яа, гэх мэтэр зогсоо заггүй бичих болсонд
Жисонд энэ бүхэн дарамттай санагдаж эхэлнэ. Гэсэн ч тэр юуж болоогүй юм шиг л үргэлжлүүлээд ажилласаар байна. Гэвч сүүлдээ тэр ээжийн хандлага бүр гаарч тэрний найзуудтайгаа уулзсан зургийнх нь доор хүртэл шүүмжилсэн комент бичиж хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна гэж шүүмжилж эхэлж. Энэ бүхнээс болоод Жисон утсанд нь мессеж ирэхдээ бүр айж цочоод тарамтаа болсон байна. Сүүлдээ Instagram дээр нь чи байнга шоудж байгаа зураг оруулах юм а. Миний төлж байгаа татварын мөнгөөр цалинждаг гэдгээ мэдхүү. Шоудж байгаа оронд хичээлдээ бэлдэж байгаач. Гэхдээ бүр гих мэд ийм комментууд бичих болж. Харга барсан Жисон удирдлагадаа энэ талаар хэлсэн ч захирал нь тэрнийг эцэг эхчүүдтэй муудалцахгүй байхыг сануулад шаардлагатай бол Instagram хаягаас солихыг зөвлөлөө. Учир нь эцэг эхчүүдтэй сөргөөцөлдөд сайн зүйл болохгүй гэдгийг захирал нь аль хэдийн өөр дээрээ амсаад мэдсэн байж. Ингээд аргагүй байдалд орсон хөөрхөж Жисон Instagram хаягаа устгаж тэтгэврт гарахаараа Insta хаягаа эргүүлээд нэнэ гэж тэмдэглэлийн дэвтэртээ бичдэг. За тэгэд сургууль дээрээ очиод нэг орхигдсон ангийг чадлаараа цэвэрлж чимэглээд хүүхдүүдийг найзуудтайгаа хамт чөлөөтэй байж болох орчинг үүсгэжээ. Тэгээд тэнд барьсан майхнаа зүрх сэтгэлээ нээх майхан гэж нэрлэж. Жисон үүчинд тэр майхныг үзүүлээд бие барилгүй чөлөөтэй байгаарай гэж хүслээ. Бас өөрт нь ямар мэдрэмж төрж байгааг өөрт нь болоод найзуудтай чөлөөтэй илэрхийлж байхыг хүсдэг. За тэгээд тэрнээс эхлээд үүчин хүүч баг багаар нээлттэй болж цовоо цойлгон болж эхэлдэг. Тэгсэн нэг өдөр хүүчнийг хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглож байтал нэг хүү ирээд тэрнийг санамсаргүй мөрөгчгөн. Нөгөө хүү сандраад уучлал гуйсан ч үүчин тэрнийг шууд түлхэд унгаачихлаа. Жисон болиулах гэсэн ч ээжийнх нь бичдэг юмнууд санагдаад тэр тодорхой алхам хийж чадсангүй. Гэтэл үүчин жижиг бөмбөг аваад нөгөө хүүхдийн нүүр рүү шидсэнд нүдийг нь ончихноо. За ингээд хоёр хүүхдийн ээж ирээд бөөн асуудал үүслээ. Нүдэнд гэмтсэн хүүгийн ээж ихэндээ эрэгтэй хүүхдүүдэд ийм асуудал байх. Энэ удаад зүгээр өнгөрцгөе. Гэсэн ч нөгөө үүжний ээж манай хүүхэд буруугүй байхад манай хүүхдээр уучлал гуйлгасан байна гэж бөөн асуудал үүсгэнэ. Тэгэд хоёр ээж барьцалдаж авах шахсанд сандарсан Жисон ойлгох шахнаа хөөрхий. Тэгэд хоёр ээж сургуулийн хүчирхийллийн эсрэг хороог хуралдуулахар боллоо. Дараа нь Жисон үүжний ээжтэй уулзаж хороог хуралдуулвал үүжин буруутаж магадгүй гэдгийг хэлсэнд нөгөөх нь тэрнийг дарамталж хүүхдийн талд орсонгүй бүх зүйл чамаас л болсон гэж буруутгана. Тэрнээс хойш үүжний ээж өмнө нь сургуулийн айпаар дамжуулаад харьцдаг байсан бол сүүлдээ бүр Жисоны дугаарыг нь олж аваад заалгаж дарамтлах болж. Энэс болоод тэр сэтгэл зүйн гүн дарамтанд орж утсан дуурах бүрд дэв дав хийж цочих боллоо. Нөгөө авгаач шүн орой амралтын өдөр ялгалгүй зогсоо зайгүй залгаж дарамтлсаар байсанд сүүлдээ Жисон бүр галзуурах шахна. Аргагүй шүү дээ. Оронд нь би ч байсан ингэх юм бол нэрээс тоо. Эш чичаа гэл галзуурах шахна сте ч тоо. За тэгээд сүүлдээ утсаа авахгүй гүрийтэл гэрийнх нь гадаа ирээд дарамтлах болсон байна. Ээжийнхээ санааг зовоохыг хүсээгүй учраас энэ талаар ерөөсөө хэлээгүй байлаа. Тэгээ хүчирхийллийн эсрэг хорооны шийдвэр үүжиний эсрэг гарсанд уралс нөгөө ээжийнх нь дарамтлах дарамт улам ширүүссэн байж. Манай хүүгийн буруу биш байхад тэр хороо яагаад манай эсрэг шийдвэр гаргаж байгаа? Гэхдээ та санаа зовлтгүй дээ. Та бичгээр уучлал гуйгаад л болчих нь өөр сөрөг үр дагавар гарахгүй. Одоо багш та тэдний талд орж байгаа юм уу те? Би таны ажлыг жаахан шүүмжилсэний төлөө тэдэнтэй нийлээд миний хүүхдийг бүлийдэх замаар надаас хариугаа авч байгаа юм уу? Чи ерөөсө багш байх эрхгүй хүн байна. Би чам шиг хүнд хүүхдэд даатгаж чадахгүй. Чи ажлаа өгсөн чин дээр би чамайг зүгээр өнгөрөөхгүй. Эш даварцсан муу. За тэгээ маргааш нь тэрнийг анги дээрээ байж идэл үүжиний аав ирээд хүүхдээ авч явахыг завдсан. Түүжин явах дургүй байлаа. Уралсан аав нь чанга хашгираад чирээд гарах гэсэнд сандарсан Жисон тэрнийг байлуулах гэж яваад цохиулах шахна. Чи муу өөрийгөө хин гэж бодоод байгаа новшвэ. Тэгсэн хүүхдүүд айгаад уйлцгаана. Дараа нь ээж нэрээ Жисоныг хүүхдийг нь зариуд гадуургасан. Бусад хүүхдүүдийг хүүхдийнх нь эсрэг турхирсан гэж гомдол гаргаснаа хэлсэнд Жисон сандарлаа. Тэгээд бас зүрх сэтгэлээ нээх майхан гэдэг юмд өргөтөж оруулаад сэтгэл зүйн хувьд дарамтлсан гэж бичсэн байсанд Жисон өөрийгөө өмөрсөн ч нөгөө ээж нь тэрнийг цагдаад өгсөн учраас хичээлийнхээ дараа цагдаад очиж мэдүүлэг өгч байхыг сануулдаг. Шалгах процесс жил гарan үргэлжлэх боломжтой учраас тэрнийг жил тойрон цагдаад байцаагдахдаа бэлтгэлтэй байхыг анхаарууллаа. Цагдаа нар намайг буруугүй гэдгийг тогтоовол та яах вэ? Тэгвэл тэр үед би уучлал гуйгаад л болчихно доо. Хуулийн тим юмчуудаа яах вэ? Үнэхээр Жисон байнга цагдаагийн үд сахих боллоо. Энэ нь тэрэнд хүн дээр туслаа. Ядаж байтал сошиал дээр тэрнийг багаангийн хүүхэд хүчирхийлэгч хүүхэд хүчирхийлснийхээ төлөө байнга цагдаагийн хяналтад байдаг гэсэн мэдээ тарж
Гол нь тэр постны дор Жисоны утсыг оруулсан учраас танихгүй баахан хүн тэрэн лөө байнга залгаж сүрдүүлэх болж. Эннээс болоод тэр ажиллаач тайван хийж чадахгүй боллоо гэж яаж тайван хийх юм бэ? Тэгээ удалгүй тэр мэдээ сургуулийн эцэг эхчүүдийн дунд тарсаар эцэг эхчүүд тэдний ангиас хүүхдүүдэд шилжүүлж эхэлжээ. Сургуулийн удирдлага байдлыг ойлгож байсан учраас тэрнийг ажилд нь өргөлжлүүлээд ажилуулж байсан ч Жисон цаашид ажиллах ямар ч сэтгэлийн тэнхэлгүй болж амиа хорлохтой хүртэл тулсан нь тэр байж. Энэ бүхнийг тэмдэглэлийн дэвтрээс нь уншсан мань хожин тэрнийг их өрөвдлөө. Товчооныхан энэ хэргийг хэлэлцэж байхдаа эцэг эхчүүдийн зүгээс багш хүүхдийг нь хүчирхийлээд байна гэж гомдол эрс нэмэгдсэн ч нийт гомдлын ердөө 1.6% нь үнэн байдаг талаар ярилцсан. Цагдаа нар хэн нэгэн гомдол гаргасан л бол заавал шалгах үүрэгтэй учраас багш нарын эсрэг гомдол өгсөн л бол заавал шалгаж багш нарыг зовоодог байж. Энэ ажил цагдаа нарт ч шаардлагагүй бөөн ачаалал болдог байна. Тиймээс хэн нэгэн эцэг эх багшийн талаар гомдол гаргах юм бол багшийг хамгаалах ямар ч механизм байхгүй гэдгийг хуваажин бусдтай хэлнэ. Тэгсэн чой сайд уурлаад багш нарыг хамгаалах ямар нэг алхмыг тэдний товчоо хийх ёстой гэдгийг сануулж эхлээд багшийг дарамтлсан эцэг эхэд тохирох арга хэмжээ авахыг хуваажинд даалгалаа. Зангад ийм мөрдөгч гүндэ хоёрыг Жисон багшид санаа тавьж хамт сэтгэл зүйч рүү явах хооронд хуваажин анги дээр хичээлээ заана. Аргаа олж эхэлсэн тэр шүгэл үлээж хүүхдүүдийг чимээгүй болгож угаад өөжинээс асуулт асууна. Тэгээд тэр талаараа бичсэн репорт бэлдээд өөжиний ээж рүү зориуд явуулдаг. Маргааш нь ээж нь ч сурсан зангаараа анги дээр ирлээ. Гэтэл хуваажин урдаас нь тосч яваад өөжин үнэхээр ухаантай хүүхэд байна. Та гэрт нь хүүхдээ сайн давтуулдаг бол л та гэж амаа олохгүй магтсанд цаадах нь баярлнаа. Өөжин төрөлхийн гоц авьяастай хүүхэд байна лээ. Тааж бас ээж нь юм чинь гоц авьяастай л байж таарна. Та багада онц сурдаг хүүхэд байсан байх та. Харах царайны л тийм байна. Тэгсэн нөхөр баярлснаа илэрхийлж хүүхдэд нь болгоомжтой хандахыг сануулад явлаа. Тэгээд хуваажин эннээс эхлээд өөжиний ээж рүү цаг тутамд залгаж хүүхдэд нь яаж хандахыг тасралтгүй асуудаг. Өөжин анги дээр унтаад байна яаж цэрэх үү? Аяархан сэгсрээд цэрэхээр бийд нь халдсан болчих байх гэж бодоод нэрээр нь дуудчул цочоод айчих байх гэж бодоод ангийнх нь хүүхдээр сэрэлэх гэхээр иччих байх гэж бодоод үгүй сэрэхгүй байхаар сурах эрхийг нь хөсөрдүүлсэн болох гээд байна. Үгүй яавал дээр та нар хэлээд өгөөч. Маний хүнийг ингээд зогсоо зайгүй залгасан сүулдэ ээж нь өөрөө дарамтанд орж эхэллээ. Хуваажин шүн оройгүй залгаж өөжинд хичээл яаж заалгах талаар зогсоо зайгүй асуусанд сүулдэ нөгөө ээж нь бүр галзуурах шахна. Нөгөө талд чой сайдч зүгээр суулсангүй. Боловсролын ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж эцэг эхчүүд багш нарыг дарамтлагдаг асуудлыг шийдэхийн тулд ямар шийдэл нэвтрүүлж болох талаар хуралдаж байна. Хуулийн гаргалгааг олоод яаралтай хууль зүйн яамтай холбогдъё. Хэрвээ илүү хүч нөлөө хэрэгтэй бол ерөнхийлөгчд хандсан ч болно. Бид цаашид эцэг эхийн гомдол дарамтаас болоод нэгч багш үхэлд хүрэхгүй байх бодит шийдлийг яаралтай олох хэрэгтэй байна. Маргааш нь өөжний ээж хуучин дээр улаан галзуу юм ороод ирсэнд тэр ч урдаас нь ээлдэг эгч нь угтаж аваад хүүхэдтэй зүүн гараараа даллаж мэдлэх үү, баруун гараараа даллаж мэдлэх үү гэдэл асууж гарна. Үгүй иймэрхүү зүйлсээ та өөрөө шийдэж чаддгүй мүү? Яаж болох вэ? Наад шиг багш юугаа мэдэх юм? Эцэг эхчүүдээс асуухгүй бол үгүй та юу нь яаж багшуулсан хүн бэ? Иймэрхүү зүйлээ надаас асуугаад битгий залгаад. Чи болгоомжтой л байгаарай. Манай нөхөр их ууртай байгаа шүү. Тэгсэн мань хуваажин шууд л нөхрийнх нь ажилдаг банк руу явж очиод өөжний аббано гэд хашгирсан даавн сандраадгүйгээд ирлээ. Тэгэнгүүт хуваажин шууд өмнө нь сөхөрт суугаад уучлал гуйсанд аав нь сандарнаа. Өөжний аваа намайг өршөөгөөрэй. Би сайн багш болох гэж чадлаараа хичээнэ. Намайг муу багшилсан болохоор таныг надад ууралж байгаа гэж сонсоод ирлээ л дээ. Миний юу буруу хийснийг заагаад өгөхийг гуйж байна. Тэгвэл би дахиж тэр алдааг давтахгүй. Тоон даалгаврын алдаан дээр нь улаан зурвас татсанд ууралсан бол намайг уучлаарай. Та сүүлд манай сургууль дээр ирэхдээ манай нэг багшийг зодох шахсан. Та намайг зодож болно. Би зодуулъя. Гэхдээ намайг битгий зодооч дээ. Та намайг зодчих юм бол би ажлаасаа халагдана штэ. Танаас гуйл та би амьд явахын тулд надад энэ ажил үнэхээр хэрэгтэй байна. Сандарсан нөхөр тэрнийг татаж босгох гэсэнд мань хуваажин бүрт сүртэйгээр жүжиглсэнд нөгөөх нь яахаа мэдэх авилна. Харин банкнд байсан бүгдээрээ энийг удсаараа бичицгэн. Сүүлдээ хуваажин ам өршөө гэд өмднөөс нь таттал өөжиний аавын өмд нь шовтраад бүр онгоо. За тэгээд нөхөр бүр тисэхгүй мань хүнийг заамдаад авахд энийг хүлээж байсан хуваажин тэрнийг гарыг үтсэнд цаадах нь дуурч чадахгүй боллоо. Уура захирч сураа.
Хэрвээ эхнэр чинь дахиад ирээд үүжиний аав уурлаад байна гэж нэг л хэлэх юм бол би чамайг дуусгах гэж мэдээрэй. Надад цаг гаргасан танд баярлалаа. Оройн нөхөр их нэртэй хууралж тушаал дэвших гэж байхад нь хүүхдийнх нь багш ажил дээр нэрж бужигнуулсанд хариугаа заавал авна гэдгийг хэлж тэр багшийг халуулахын тулд боловсролын яамд гомдол гаргахыг тушаалаа. Маргааш нөгөө авгаач хуажины захирал дээр улаан галзуу юм л орж ирээд хаашгирнаа. Захиралч тайвнаар гомдол мэдүүлмээр байгаа бол зохих шугамар нь мэдүүлэхийг хүсдэг. Тэгс нөгөөгч бүр уурлаад захирлыг сүрдүүлчихэд гараад явна. Учир нь хуажин захирлыг иймэрхүү нөхцөлд хатуу байр суурьтай байхыг сануулсан байж. За тэгээд үүжиний ээжид шууд явж очиод хүүхдээ сургуулиас нь аваад гарлаа. Тэгээд гарах замдаа эцэг эхийн зөвлөлийг хуралдуулахаар дуудана. Тэрнийг ирэхэд эцэг эхийн зөвлөлийн уулзалт дээр хуажин багш айл хэдийн ирж гисэн сууж байна. Тэгээд тэрэнд хүүхэд хүчирхийлсэн хэрэгээр гомдол гаргаснаа хэлж, үүжинийг хүсэхгүй байхад нь гараас нь зураад чирээд гарсан гэдгийг нь хэлээд гар нь хөхнөц болсон тухай ярьсанд эцэг эхчүүд гайхан дуу алдацгаасанд нөгөө авгайд сандарна. Би багш хүнийхээ хувьд хүүхдийг хүчирхийлсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсвэл хуулийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй юм л да. Би буруугүй болохыг тогтоовол яах вэ? Тэгвэл би уучлалгүй юм да. Тэр өдөр сошиалд үүжиний ээжийн талаар пост орж тэрнийг багш нарыг дарамталдаг тухай мэдээлэл тарсанд манай ээж энийг олж мэдээд гал зурах шахна. Тэгээд шууд чаддгаар нь жисон руу залгана. Дараа нь тэгээд сургууль дээр улаан галзуу юм ирсэн ч хуужин замыг нь хаагаад сургууль руу оруулдаггүй гэж. Та хоёр манай хүүхдийг бас манай гэр бүлийг дарамтлаад байвал би боловсролын эрхийг хамгаалах товчоонд хандсан шүү. Тэнд миний танил ажилдаг та нарыг би ажилгүй болгож чадсан шүү. Тэгэхээр мань хуужин үнэмлэхээ үзүүлсэнд царай нь бараагаал явчлаа. За sorry баруун та нартай гэлсний галзуу сонирхолтой реклам алгадаадах юм. Тэгэхээр манайхан урд хөршөөс найдвартай бараа захиалах илүү амар болжээ гэж. Яаж гэхээр хятадын 80 сая гаруй бараанаас өөрт хэрэгтэй бүхнээ монгол хэл дээр Store Pay, Pocket, QPay гэд монгол төлбөрийн нөхцлүүдээр төлж захиалаад гэртээ хөргүүлэх боломжийг Shopee Hub олгож байна. Гэртээ машинда өөртөө хэрэгтэй бүхий зүйлсээ нэг дор захиалаад 10-аас 12 хоногт хөргүүлээд авах боломжтой юм байна. Хайсан бүхнээ зургаар нь хайгаад олох боломжтой гэд боддоо. Галзуу юу. Хамгийн гол нь найдвартай өндөр үнэлгээтэй бараануудыг танд санал болгоно гэж байгаа. Тэгэд бас та нар маань зуны аялалдаа бэлдэж эхэлсэн үү? Хэрвээ бэлдэж амжаагүй болно штэ. Аялалд хэрэгтэй майхан сав, аяны сандал, ширээ, тогоо, шоног, зуух гэдэг хэрэгтэй бүх зүйлсээ Shopee Hub-аас захиалаад 10-аас 14 хоногт л хөргүүлээд авчихна шүү дээ. Замд гарахаас өмнө замын бэлтгэлээ Shopee Hub-аас базаагаарай. За анхаарлаа тусна баярлалаа. Тайлбараа үргэлжлүүлцгээе. Тэгээд өөрийгөө ямар ч буруугүй бүх зүйлд жисон багш буруутай гэж хашгирдаг. Тэгээд энэ хорвоо дээр хүүгээсээ өөр юунд санаа тавихгүй гэж хэлэхэд хуачин тэрнийг дагуулад хүүгийнх нь анги руу очлоо. Энэ үеэр жисон багш үүжинтэй зүрх сэтгэлээ нээх майхандаа суугаад илэн далангүй ярилцж байна. Ээж аав нь багшд нь муухай хандаж ирсэн нь хүүд их хэцүү санагддаг гэдгийг хэлж аав ээжээсээ уучлал гуйсанд жисон багш хүүг тайвшруулад тэрвэрнэ. Бүрэг ичимхий хүүгээ ингэж илэн далангүй ярьж багшигаа тэрвэрж байгааг харсан ээжийнхэн сэтгэл уярлаа гэж. Энэ хүүхдэд хинэн жинхнээсээ санаа тавьдаг болохыг та харж байна уу? Та хүүхдээ бусдыг ерөөсөө боддоггүй. Зөвхөн амин хуваа хичээсэн хүн болохыг хүсээгүй юм бол энэ үйлдэлээ яг одоо зогсоо. Хүүчин багшигаа хайрлж байна. Үүжинд итгээд багшд нь итгэхэд үзэж болохгүй гэж үдэ. Удалгүй шүүх хурал болж үүжиний ээжийн жисон багшийг дарамталж ирсэн бүх үйлдэлийг хуулийн дагуу буруутгаж зохих шийдэглийг оноодог. Ийм үйлдэл жирийн хүмүүсийн хооронд болсон бол ноцтой шийтгэл оноодог атлаа. Эцэг эхчүүд багш нарт ингэж хандахад ноцтой авч үзэхгүй байгаа нь дабл стандарт гэж үзэж байгаагаа өмгөөлөгч хэлсэнд бүгд тэрнтэй санал нийлцгэн. Үүнтэй зэрэгцээд чойс хадаж мэдээлэл хийж эцэг эх болоод багш нарын харилцааг эрүүл байлгахыг чиглэсэн арга хэмжээг авч ажиллана гэдгээ хэлдэг. Тэгэд боловсролын яамны нэрийн өмнөөс боловсролын салбарт ажиллаж байгаад амиа алдсан болон амиа хорлсон бүх хүмүүсээс тэдний ар гэрээс албан ёсоор уучлал гуйлаа. Бид та нарыг ганцаараа чинь хайсан байж. Харин энэ цагаас эхлээд та нар ганцаараа биш гэдгээ санаарай. Тэгээд чойс сайд толгой гудайлган мэхэж уучлал гуйна. Оройн хуажин эхнэрийнхээ тэмдэглэлийн дэвтрийг үзэж байхдаа тэрний бичсэн зүйлсийг уншаад царай нь барайна. Тэрнийг эхнэрийнхээ ком дээрх зургуудыг нь үзээд байж тал хаалганых нь хонх дугарч чойс сайд ирлээ.
Яасан харанхуй зож байх юм. Ганцаараа амьдралаа гээд харанхуй суугаад байж болохгүй шүү дээ. Жаахан хуурсан кимч явчирлаа. Тэгээ тэрнийг эхнэрийнхээ болоод эхнэрийг нь алсан сурагчийн зургуудыг үзэж байсан болохыг мэдээд дургүйцэн. Бид үзэн ядалтаараа тэжээгдэж эхлэх юм бол хитрхи хол явсан байна гэсэн үг. Би чамд миний охиныг одоо мартгаж хэлмээргүй байгаач. Чи зарим зүйлсийг мартах хэрэгтэй. Тэгээ тэрнийг дандаа бэлэн гоймон бэлэн будаа идэж амьдарч байгааг нь анзаараад дотроо өрөвднөө хөрхий. За энэ үеэр боловсролын эрхийг хамгаалах товчооны нэр хүнд ард иргэдийн дунд өсөж анх удаага 50-аас дээш хувьд хүрсэн бол Чой сайдын улс төрийн рейтинг гэж өсөж дараагийн ерөнхийлөгчд нэр дэвших боломжтой кандидатуудын тоонд орж ирсэн болохыг мэдээгээр ярьж эхэлжээ. Нэг орой хуучин ажлаа тараад багийнхантайгаа машинд сууж итэл ахлах сургуулийн бололтой хэдэн хүүхдүүд хажуу хүнд нэрээ зогсоол тавьсан машинуудын хаалгыг оруулдаж эхэллээ. Тэднийг ямар нэг хэрэг тарих гэж байгааг ойлгосон мань хүн ийм мөрдөгч хоёрч машинаасаа буугаад тэдэн лөө очино. Тэгсэн нөгөөдөл нэг хүний машинд суугаад явлаа. Хуажин зогсох гэсэн ч цаадуулан зогсох нь битгийх л тэрнийг мөргөөд тэр чигээр нь аваад тавьчихлаа. Харин ийм мөрдөгч тэнд үлдсэн өөр нэг хүүдээр очино. Тэр ахлах сургуулийн бололтой нэг охиныг хүчээр авч явах гэж байгаа бололтой байсанд мөрдөгч өөрийгөө боловсролын эрхийг хамгаалах товчоноос яваа гэдгээ хэлээд юу болоод байгааг тайлбарлахыг шаардна. Гэтэл цаадах нь урдаас нь дунд хуруугаа гозойлгосонд нөгөөдүүл нь ирээд тэднийг аваад явлаа. Хуачин араас нь хөөсөнд нөгөөдүүл бүр хурдалж байна. Тэгээд тэднийг үүсээд ирсэнд цаадуул нь гартаа барьсан салютаараа буудуулсанд уралсан мань хүнч тэднийг бүр шийдэмгий хөөн. Харин машинд сууж амжилгүй үлдсэн ийм мөрдөгч хар хурдаараа л гүйж явна. Тэгээд тэднийг явган хүн мөргөхийн даваан дээр ийм мөрдөгч доогуур нь ундаг дугуй шидэж байж зогсоож чадлаа. Нөхдүүд өөрсдийгөө 14-тэй учраас тэднийг цагдаа нар яаж чадахгүй гэдэгт итгэлтэй байцгаана. Тэгээд цагдаагийн газар очисон хойноож үл тоосон байдалтай л байна. Хачирхалтай нь хагас мансуурсан байрын охиныг тэд нар манай найз зүгээр л жаахан согтсон байгаамаа гэж байна. Ийм мөрдөгч тэрнээс лавлахад охин ч өөрийгөө тэдний найз гэж хэлнэ. Өмнө нь тэд хэд хэдэн удаа цагдаагийн газар ирж байсан ч насанд хүрээгүй учраас цагдаа нар тэднийг яаж чаддаггүйч. Тиймээс нөхдүүд бүр даам гарчихсан байгаа нь илэрхий. Цагдаа нар ч сануулаад л явуулахаас өөр аргагүй гэдгээ хуажинд хэлдэг. Бодлогын анги даасан багш нь ирээд тэднийг батлан даах бичигт гарын үсэг зураад аваад явлаа. Тэгэд хуажин ийм мөрдөгч хоёрыг тэндээс явах гэтэл нөгөө бацаанууд тэдэн дээр аль хэдийн гомдол гаргацсан учраас цагдаа нарт тайлбар бичиж өгөхөөс аргагүй болно. Тэгэд манайхэд багштай нь уулзахад нөхдүүд ахлах сургуульд ороогүй дунд сургуулийн төгсөх ангийнхан учраас сургуулиас хөөх боломжгүй. Цаашлуул ямар нэг томоохон шийтгэл хүлээлгэх ямар ч боломжгүй гэдгийг ойлгоно. Учир нь Солонгосын хуулиар хүн бүр дор хаяж дунд сургууль төгссөн байх ёстой учраас хүүхдийг дунд сургуулиас хөөхийг хориглосон байдаг аж. Бодлогын Чой сайд ирээд тэднийг цагдаагийн газраас дагуулад гартал нөгөө хэд нүдэн дээр нь машиныг нь сүйтгэчхэд зогтчлаа. Тэгээд маргаашнаас нь тэдний сурдаг Хёнжин дунд сургуульд ажиллахаар болно. За тэгээд нөгөө даварцсан бацаанууд ангийнхаа нэг хүүхдийг дээрлэхэд явж итэл хуажин ирж ихсэн сууж байна. Тэгээд мань хүн тэднийг дагуулад багш нарын өрөөлөв явсанд нөгөө дөрөвч хичээлээ таслах болсондоо баяртай байна. Хуажин ч тэдэнд цаас өгөөд хийсэн хэрэгүүдээ хүлээж бичихийг хүслээ. Та бидний хуурчин те биднийг энд саатуулж байх зур та нар бусад хүүхдүүдээс байцаал давч бидний талаар яриулж байгаа зү. Чи хамгийн ухаантай байх нэ дээ. Тэгвэл хийсэн хэрэгээ нэгд нэгэнгүү биччихсэн чинь дээрдэ. Бусдынхаа толгойлогч нь бололтой тэр нөхрийг Жиүнг гин. Энэ үеэр ийм мөрдөгч үнэхээр сургуулийн бусад хүүхдүүдээс тэдний талаар лавлаж байна. Хачирхалтай нь тэднийг ямар нэг хэрэг тарьж хүүхэд дээрлэхэж байгааг харсан гэж нэгч хүүхэд мэдүүлсэнгүй. Бүгд л юу ч хараагүй юу ч мэдэхгүй л гээд байна. Ямар ч тач өмнөх хорон тэдэнтэй хамт явж байсан охин тэдэнтэй найз биш болохыг гүндээ тэр хоёр олж тогтоолоо. Нөгөө охин ч хичээлд ирээгүй байна. Тэгээд тэд нөгөө дөрвийн сошиалыг ухаж угаад байн очдог газрыг нь олж тогтоодог. Тэгээд нэг агуулгын өрөөний цоочтой шүүгээр очиод цоожийг эвдтэл дотор нь өчигдрийн охин сууж байна. Охиныг Юнжин гинэ. Тэгээд тэрнээс өчигдөр орой яагаад хагас ухаантай байсныг нь асуусанд тэр юу ч хэлж чаддаггүй. Тэгээд ийм мөрдөгч цүнхийг нь ухтал дотроос нь уудтай юм гараад ирлээ. Юнжин тэрнийг витамин гэсэнд мөрдөгч уух гэсэнд охин сандраад болуулна. Тэгээд охин уйлж бүхүннээ хэллээ. Хичээлдээ ирэхэд нөгөө дөрвийн нэг тэрэнд тураадаг юм гэд нэг юм өгсөн байна. Тэгээд усанд найруулад өгсөнд
Энэнд нь итгэсэн Юнжин эмийг уучхаж. За тэгээд тэрнээс хойш тэр нөхөр Юнжинд нөгөө эмээ өдрөөр цовуулж өгсөөр сүүлдээ тэр эмэнд донтоод эхэлж. Удалгүй тэрэнд ширхгийг нь 30,000 воноор зарах болжээ. Сүүлдээ мөнгөгүй болсон Юнжин иргэшээлд нь орж тэрний ажилтнуудын нэг болсон байлаа. Гэтэл нөгөө нөхөр ганц Юнжин гэлтгүү өөр олон хүүхдүүдийг иргэшээлдээ оруулаад тэднэр мансууруулах юм заруулж мөнгө олдог байсан болж таарна. Сүүлдээ арга барсан Юнжин тэр ажлыг хийхэ болмоор байгаагаа хэлсэн ч цаадах нь айлгаж сүрдүүлсэн учраас охин гарах гарцгүй болжээ гэж. Тэгээд сургуулийн цагдаад мэдэгдэж цагдаа нар тэднийг аваад явсан ч шудлгүй ойлгомжтой нөгөөдөл нь хүрээд ирлгүй яах вэ? За тэгээд тэд Юнжинийг цагдаад хэлснийг нь мэдсэн учраас тэрнийг дарамтлж бичлэг хийгээд дараа нь шүүгэнд хийж төгжсөн байж. Тэгээд нөхдүүд Юнжинийг савл хийвэл энэ шүүгэнд төгжих болсон байлаа. Ийм мөрдөгч тэрнийг энэ талаар гэрчи мэдүүлэг өгөхийг хүссэн ч Юнжин урд нь яаж ч оролдоод зогсооч чадаагүй учраас энэ удаад мэдүүлэг өгөх хүсэлгүйгээ хэллээ. Тиймээс болдог бол үхмээр байгаагаа хэлээд уйлсанд мөрдөгч тэрнийг өрөвднө. Энэ удаад өөр байна. Бид чамд санаа тавина. Чи бидэнд итгээрэй. Зарим нөгөө талд нөгөө дөрөв хуучин мөрдөгчөөр тоглоом тахуу хийж гсэн сууж байна. Тэгсэн ийм мөрдөгч улаан галзуу юм л орж ирээд тэднийг хүүхдүүдэд мансууруулах юм өгч донтуулаад тэднэр мансууруулах юм заруулдаг болохыг мэдснэ хэлдэг. За тэгсэн нөгөөдүлийн царайнч бараагаа явчлаа. Тэгээд хэрэгтэй их гэмшиж угаа дүр үзүүлцгэнэ. Бид нар жоох хүүхдүүд болохоор юуг зөв, юуг буруу болохыг сайн мэдэхгүй. Тийм болохоор алдаа гаргасан юм шиг байна. Чи дараагийн үгээ их бодож хэлэхгүй бол миний төвчээр дуусчин шүү. Би насанд хүрэх хүртлээр энэ замаар мөнгө цуглуулж хагаад тэгээ насанд хүрсэн хойноо зогсно гэж бодсон юм аа. Би амлая, нэрээ шүү. Тэгэд нөхдүүд инээлцснэ шууд л биднийг баривчлана уу гэд юм байна. Чадахгүй юу? Яаж чадах вэ? За тэгээд үрс солигдоод тэдний нэг нохоноос зугдаж нарийн гудамжаар гүйж байна. Тэгээд зугдсаар нэг байшин руу орсонд тэнд нь хожин сууж байлаа. Дараа нь гүндэгээр өргөтүүлж өөр хоёрыг нь барьж аваад үйлдсэн нэгийг ийм мөрдөгчөөр хөөлгөж угаад бариад авна. Та нар сургуулийн орчинд танхаарч хар тамхицаарч хүүхдүүдээр заруулж гэмт хэрэг үйлдсэн учраас одоо хамт яваад шангаа хүртэх болжтэй. За ингээд манай гурав тэднийг аваад явлаа. Тэгээд шууд хүүхдийн хоригтоор авчирна. Нөгөө талд Чой сайд хүүхдийн хорихын захиралтай уулзаж тэднийг хорих талаар ярилцаж байлаа. Хүүхдийг шууд авчираад ингэж хорих нь дэндүү эрсдэлтэй гэж хорих ангийн дарга үзэж байсан чи Чой сайд бүх хариуцлагыг хүлээнэ гэсэн учраас аргагүй эрхэнд зөвшөөрнө. Энэ үеэр хорихын ажилтнууд нөхдүүдийн эд зүйлсийг хураагаад хориход бэлдэж байлаа. Мань дөрөвч удалгүй өөрсдийг нь тавиад явуулна гэдэгт итгэлтэй байсан учраас ихэндээ маадгар байна. Тэгсэн удалгүй хувцсыг нь тайлж жингийн шалгаад үсийг хусаж эхэлсэнд царай нь барайна. Тэдний хувцас өмсөд гарч ирэхэд мань гурав хүлээж байлаа. Өнөөдрөөс эхлээд та нар хоригдлууд биш ч яг хоригдлуудын нэг адилаар ажиллаж сургалтанд сууж нийгэмд тустай хөдөлмөр эрхлэнэ. Асуулт байна уу? Асуулт угаа хүн дуугүй байж болно. За ингээд тэднийг хоригдлуудын хажуугаар дагуулж явсаар хорих байранд нь авчирсанд цаадуулан тэднийг суллахыг шаардаж боломж гармагц тэдний талаар гомдол мэдүүлж ажилгүй болгоно гэж сүрдүүлцгэнэ. Та нарт эндээс гарах ганц л зам байна. Намайг ялах юм бол шууд явж болно. Тэгсэн хожин гүндэг дагуулад өрөөнөөс гарлаа. За тэгээд нэг ийм юм болно. Хоригдлууд хинэгч рүү дайрсан тохиолдолд хинэгч хүч хэрэглэх хэрэгтэй. Тиймээс та нарыг зодох хэрэг надад байна. Дараа нь хожин цагийн хуваарийг нь танилцуулаад нөхдүүдийг дэгэнд нь оруулж эхэлнэ. 여러분이 가장 좋아하는 수업을 진행 그리고 진료를 하고 14초 수업을 하겠습니다. 감독관님, 감독관님! 비휘발성 Тэднийг цаанда орох үеэр хожин очоод тэр дөрвийг хамгийн түрүүнд хоолоо идэх ёстой. Гэсэнд тэнд байсан бүгд ууралж нөхдүүдийг байрж идэх шахна. Хожин ч урд нь очоод тавг руу нь хамаг хоолыг хамаад хийсэнд тэнд байсан нөхдүүд галзууртлаа ууралцгаана. Залуусаа эднэр хүүхдүүд болохоор юу хүссэнэ хийж болно.
Тийм үстэй. Тиймээс эдгээр өнөөдөр бүх зайцсуудыг идэнэ. Харин та нар өнөөдөртөө кимчи будаа идэвхтэл болно гэж бодож байна. За энэс болоод нөгөөдөл тэр дөрвийг таастаж хаягхаа шахна. Хоолны дараа нөхдүүд аяг тавг угаах ажилд хуваарлагдсан ч Жиүүн бусдыгаа хураалж ээж авдаа өөрсдөө энд байгааг мэдүүлэх арга бодож олохоор боллоо. Тэгсэн галтгоонд ажилдаг хоригдол аяг тавгаа угаахыг шаардсанд дэлбэртлээ ууралсан Жиүүн тэрнлүү дайрч зодноо гэж. Занийг харсан хоригдол босож зогслоо. Энд юу болоод байна? Би усан дунц юм аа. Харин энэ хүү намайг татаж босгох гэж байлаа. Чамд баярлалаа. Би ачи чинь мартахгүй. Тэгэд гарыг нь атгсанд Жиүүн гайхна. Орон тэдний өрөөлөгөө явхад нь хоочин Жиүүнийг дуудаад өдрийн залуутай үнэхээр орооцолдоогүй үстэй гэж лавлсанд цаадах нь орооцолдсон бол яах юм гэж хэгжүүрхлээ. Тэгвэл чи удахгүй харамсан да. Ким Сугём гэж сонсоогүй юу? Тэр сургууль дээрээ бүүлийнүүдэд дээрлэхүүлдэг байж байгаад сүүлдээ тэсэлгүй гартаа хутга боож ороод бүгдийг нь алжчихсан юм да. За тэгсэн нөхөр сандарч эхэллээ. Маргааш нь тэднийг аяг тавгаа угааж үтэл нөгөө сумгон жирлээ. Тэгэд нэг халбаг аваад гарсанд Жиүүн жирэхэд явчнаа гэж. Тэгэд удалгүй шоронгоос нэг ширхэг халбаг алга болсон учраас бүх хоригдлуудыг нэгжиж эхэллээ. Халбаг сэрэг зэвсэг болгож ашиглах боломжтой учраас хянагчид энхүү болгоомжилж байна. Тэгэд нэгжлэг эхлэхэд Жиүүн Сугёмыг халбаг аваад гарсныг харснаа хэлдэг. Тэгсэн халааснаас ньооноос өөр зүйл гарсангүй. Тэгэд эргэх зур үзүүлсэн халбагны ишиг нуусан газраасаа гаргаад ирсэн Сугём нөхөрлөө дайрсанд өнөөх нь айсандаа шээс алдах шахна. Би угаасаа бүх насаараа хоригдох ялтай. Чам шиг гүлгийг алдсан байхад юу ч өөрчлөгдөхгүй шүү. Чи надаас зайлж чадахгүй. Би энэ газрыг чиний там болгож хувиргана. Би чамтай үрд тоглосон ч чадсан шүү гүлэг минь. Над шиг чамтай тоглох хүн энд олон байгаа шүү. Тэгсэн нь ус нулимсандаа хутгалцсан Жиүүн өмдөндөө шээлээ. За энэ үеэр боловсролын яамны гадаа эцэг эхчүүд жагсаал хийж байна. Тэд мань дөрвийн арга ирэнхэн байлаа. Сайда манай хүүхдүүдийг шоронд аваадсан гэж үнэн юм уу? Тийм ээ үнэн. Та яаж хүүхдийн эрхийг тэгж зөрчиж чадж байна? Энийг та нар дадлагын аялал гэж бодчих. Тэртээ дэргүй хүүхдүүд чинь удахгүй тэнд очих юм чинь. Та нар хүүхдийг мань зөвшөөрлгүй ингэж авч явж болохгүй шүү дээ. Зөвшөөрөл хүссэн бол та нар зөвшөөрөх байсан уу? Та нар янз бүрийн бичиж урай лооцсон барихтаа сайн юм байна. Тийм дуртай юм бол хүүхдүүдийнхээ хийсэн хэрэгүүдийг тоочж бичээд өөршөөл гуйсан нь дээр байхаа да. Тэгсэн эцэг эхчүүд уурлаад хэвлэлд хандахаар сүрдүүлнэ. Маргааш та нар сургууль дээр очиорой. Тэгээд тэнд юу яригдахыг сонс. Та нарын хувьд хүүхдүүдтэйгээ уулзах сүүлийн боломж чинь тэр байж ч мэдээ шүү. За маргааш нь нөхдүүдийг хорих байрнаас тусгай автобусаар сургууль дээр нь авчирлаа. Тэднийг ирэхэд сургуулийн зааланд аав ээж нар нь сууж байсанд нөгөө дөрвч ухаангүй ойлцгаана. Тэгсэн хянагч нар тэднийг удаан уулзуулсангүй. Эцэг эхчүүд ч гэртээ аяг угааж ч үзээгүй хүүхдүүдээр аяг тавг угаалгаж шоронгийн хоригдлуудтай хамт хорьсон гэж улаан галзуу загинцгаасанд хуваажин хэлнэ. Энэ юу болохыг та нар мэдэх үү? Эцэг эхтэй хэлээд өг. Энэ бол хүүхдүүдийн тураах юм. Хүүхдүүд намайг дарамтлж энийг надаас авдаг байсан. Би ямар ч буруугүй. Тэгсэн хуваажин аманд нь эмийг нь чигсэнд Жиүүн сандраад бөөлж нөө гэж. Тураах юм бол яагаад сандраад байгаа юм? За наадах чинь витамин санаа зовх хэрэггүй. Наад витамин чинь энэ хүүхдүүдийн зарж байсан фентамин гэх мансууруулах нөлөөтэй эмтэй адилхан харагдаад энэ Жиүүн айсан хэрэг. Эднэр энэ эмийг бусад хүүхдүүдээр хүчээр заруулж байсан. Хүүхдүүд чинь зөв бурууг мэдэхгүй штэ. Тэдэнд томчууд бид илүү зөөлөн хандаж болохгүй гэж юу? За тэгсэн гүндээ дэлгэцэн дээр баримтуудыг үзүүлж эхэллээ. Тэд хүүхдүүдээр мансууруулах нөлөөтэй эм заруулж 50 гаруй сая вон олсон байлаа. Бас бусад хүүхдүүдийг зодож дарамтлсан баримтыг харуулна. Тэгсэн эцэг эхчүүд зөөлөрч хохирогчдын хохирлыг мөнгөөр барагдуулж тохиролцох санал тавьцгаана. Эдгээр чинь ердөө хүүхдүүд штэ. Хүүхдүүдийн ирээдүйг баллаад яах вэ? Амаа татацгаа. Өөртөө хүсэхгүй зүйлээ бусдад бити хийж бай. Энэ бол хүний нийгмийн үндсэн зарчим. Та нар хүүхдүүддээ энийг заах ёстой байсан биш үү? Та нар зааж чадахгүй бол сургууль заах гэж оролдоно. Сургууль зааж чадахгүй бол хууль шүүх энийг зааж өгөх болно доо. Тиймээс манай товчоо энэ хэрэгт оролцож тэдний хийсэн үйлдэл үр дагавартай болохыг мэдрүүлсэн хэрэг. Тэд бусдыг заваад чохоод юм чинээ тоохгүй яваад байж болохгүй. Тиймээс тохирох шийтгэлийг оноож байж тэд нар буруугаа ухаарна. Тэгсэн эцэг эхчүүд уйлан дуурцгааж өршөөл гуйсанд нөгөө дөрвч өвдөг сөгдөөд өршөөл бас гуйцгаана.
Биднээс уучлалгуугаад хэрэггүй. Харин хохироосон хүнээсээ л уучлалгуу. Ийм мөрдөгч Юужинийг оруулж ирлээ. Юужин ч орж ирээд тэд нар амьдралыг нь там болгож хувиргасан гэдгийг хэлдэг. Тэгсэн Жиун шоронд яаж дарамтлуулж байснаа саналаа. Гэвч бардам занан дээлнэ. Би насанд хүрээгүй. Тиймээс чамайг алжчихсан ч болно. Тэгээд нөхөр Юужин лөө дайрсанд ийм мөрдөгч тэрнийг ганц цохилдоор нам унаглаа. Хүүхдүүдийг суллуулах гэсэн эцэг эхчүүдийн хүсэлтэнд албан ёсоор татгалцсан хариу өгч байна. Эднийг одоо буцаагаад шоронд хүргэх болно. Дадагсан бөөн уйлаа майлан боллоо. Харин энийг харж зогссон Юнжин өөрийн эрэхгүй уйлж ийм мөрдөгчийг тэрвэрнэ. Цаашид Солонгосын аль шатны сургууль гэмт хэргийн бүртгэлтэй сурагчийг хүлээж авахгүй. Бэдэн чиглэлээр хуулийн шинжилэл хийж чадахгүй удснаас болоод насанд хүрээгүй хүүхдүүдийн гэмт хэрэг эрс нэмэгдсэн. Тиймээс манай товчоо хохирогчдын эрхийг хамгаалахын тулд бад зогсох болно. Та нар тэднийг гэмгүй, учир мэдэхгүй хүүхдүүд гэж харж болно. Харин бид тэдэнд тохирох хүмүүжлийг зайлшгүй олгох ёстой гэж үзэж байна. Зангид нөгөө дөрөв шорондоо буцаад ирсэнд хоригдлуудч баяртайгаар хүлээж авцгаана. Алхаад ор. Өөрсдийнхөө хийсэн хэргийн төлөөсийг төлөх цаг боллоо. Эшор. Тэгээ чамаас болж бусдын мэдэрч байсан айдсыг өөрөө мэдэрдэ. Энд чи олон зүйлийг ухаарнаа. Бид энд хизээ хүртэл байх юм. 18 хүртлээ. Тэрнээс хойш та нар жинхнээсээ хариуцлага хүлээцгаана. Ингээд харанхуй өрөөнд түгжигдэхтэй Жиун Юужинд төмөр шүүгэнд түгжигдэхэд ямар мэдрэмж төрж байсныг нь мэдэрдэг. Хуучин гадагшаагаараа талбайд байсан залуусыг хүйтэн колоогоор дайлж талархлаа илэрхийлнэ. Надад тусалсанд баярлалаа. Чамд өөр зүйл хэрэггүй юу? Хэрэггүй. Харин танд баярлалаа. Би танаас нэг зүйлийг л хүсье. Дахиж нэг ч хүүхэд над шиг болохыг битгий зөвшөөрөөрэй. Танаа товчоо энийг хийж чадна гэдэгт би итгэж байна. Тэднийг ингээ ярилцаж байтал Жиунд хар тамхи нийлүүлдэг байсан гэмт бүлэглэлийн гишүүн нөхөр дээр яваад очно. Босс нь Жиуныг тэднийг илчилж магадгүй гэж бодсон учраас тэрнийг дуусгах тушаалыг өгсөн байж. Тиймээс тэр нөхөр Жиуныг хутгалсанд хуажинч гүгээд очлоо. Тэгсэн тэнд эхнэрийг нь алсан нөхөр зогсож байгаа харагдсанд мань хуажин зог туслаа гэж. За энэ галзуу цувралын парт 3-ын тайлбар маань дууслаа. Тэгэхээр хэдэн баруунууд нь энэ галзуу цувралыг галзуу найдвартай өндөр үнэлгээтэй баруунуудыг санал болгодог Shopee Hub сегменттэй хамтран хүргэлээ. Энэ галзуу цувралыг та нар цаг алдалгүй ярьж өгөхөд Shopee Hub үнэхээр одоо том тус болж байгаа шүү гэдгийг бас баруун хэлье. За тэгээд цуврал маань яахын аргагүй одоо үнэхээр галыг асааж гинэ, галыг асааж гин галзуу байна. Тэгэд одоо нийгэмд одоо байгаа тэ болохгүй бүтэхгүй байгаа янз янзын асуудлуудыг одоо дор дор нь илрүүлээд шийдээд яг юм загтансан газар мэдж байгаа юм шиг мэдрэмжийг өгж штэ тэ. Тийм учраас л одоо яахын аргагүй вайрал болоод хийд цуврал болж байгаа нь ойлгомжтой бизээ. За тэгээд хэдэн баруунууд нь дараагийн парта аль хэдийн хийгээд эхэлсэн байгаа. Санаа зовлтгүй та нар маань жаахан л хүлээхэд болоо явчихж байгаа юм. Тэгээ хүлээж авах сураа та нар маань тэ саба драгуа саба дардсан бол лайка дарахтал болоо явчихж байгаа юм штэ. Бас галзуу сервис үгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлээрэ. За тэгээд мөн блогийнхын тайлбар ойлгомжтой байж таалагдж байгаа бол та нар маань галзуу кино Instagram хуудасаа дагахтал болоо явчихж байгаа юм шүү. За тэгээд хэдүүлээ дараагийнхаа галзуу партаар эргээд уулзцгаая.